Сайн байна уу? Намайг Латрик гэдэг Metacox стартапын үүсгэн байгуулагч. Өнөөдөр би яг жилийн өмнө энэ тайзан дээр гараад Metacox стартап хүний нөөцийн платформоо танилцуулж байсан. Тэгээ тэр үед одоо pitch тавьж дуусаад одоо хөрөнгө оруулагч нартай уулзж хахад за энэ системийг хүний нөөцөд ингэж ашиглаж болж байгаа юм бол энэ финтект яагаад ашиглаж болохгүй юм бэ? Зээл өгөхөд энийг ингэж нөгөө хүнээ таньж болох уу гэж асуугаад тэгээд бид энийг судалж үзээд тэгээд энэ жилийн сүүлээр 2023 онд одоо банк бусын хувьд гэсэн үг тийм банк бусын хувьд төлөгдөөгүй зээлийн тоо нийтдээ Монгол улсын хэмжээнд 260 тэрбум төгрөг буцаанд төлөгдөөгүй байна. Ийм тоо гарч ирсэн. Тэгэхээр нэг одоо мэдээж энэ маш олон хүчин зүйлүүд байгаа. Одоо санхүүгийн янз бүрийн мөчлөхүүд байна. Нэг нь болж байгаа үйл явдлууд байна тийм. Гэхдээ тэрэнд бас нэг юм нөлөөлж байгаа зүйлүүдийн нэг нь гэвэл одоо энэ эрсдлийг хаахын тулд финтекүүд бүгд одоо юм кредит оноо гаргаж байгаа. Тэгэхээр тэр оноо нь одоо түрүү жилийн хувьд гэвэл 260 тэрбум төгрөгийн юм алдагдал төрсөн гэдгийг харагдчихэв тийм. Ийшээ. Тэгэхээр ер нь дунджаар Монголд 7% нь төлөгдөөгүй, 3% нь одоо хугацаа хэтэрсэн юм зээлийн юм дүн гарч ирж байгаа юм л да. Тэгээ дунджаар ер нь 10% юм чанаргүй зээл гарч ирж байна. Тэгвэл энд ямар хоёр асуудал байна вэ гэхээр тэр эрсдлийг бүрэн гүйцэж хааж тооцоолж чадахгүй байна. Нөгөө талаар одоо нийгмийн даатгал төлдөггүй ч гэсэн айгу мөнгөтэй кэштэй хүмүүсэд шүү дээ дэлгүүр мэлгүй ажилладаг. Тэгэхээр тэр potentially good borrowers буюу ингээд зээл сайн зээлдэгчдийг бид нар уламжлалт аргаар одоо татгалзсан хариу өгöd байна гэсэн ийм хоёр асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хоёр асуудлыг яаж шийдэж болох вэ гэхээр ийм сэтгэл зүйн тоглоомнуудаар бид нөгөө үнийн одоо ийм сэтгэл зүйн personality trait-үүдийг гаргаж ирж болж байгаа. Тэгэхээр энийг гаргаж ирснээр бид нэр эрсдлийг багасгаад зээлийн хүсэлтийн тоог нэгсэх юм боломж нь олгож байгаа. Тэгэхээр энэ бол одоо түрүү жилийн хувьд бидний гаргасан нэг том таамаглал. Тэгэхээр энийг батлах хэрэгтэй. Энэ жилийн эхэнд 1 сараас хойш бид нэр Pocket application дотор өөрсдийн тоглоомоо байршуулад тэгэхээр одоогоор тоглоомны үр дүнг одоо application доторх ийм левелтэй холбоод өгчихсөн байгаа. Дээрээс нь одоо иймэрхүү тоглоомнуудыг ямар ч аппликейшн байсан те эсвэл web based суурьтай байсан ч гэсэн цаашаа ашиглаж явах боломжтой. Тэгээд ер нь 2 сарын дотор бид нар 100 одоогоор нэг 110 мянган хүний ийм дата тоглолцсон байгаа. Тэгэхээр энэ дээр янз бүрийн хэмэл оюуны модельүүд туршиж үзээд түрүүний тэр хаач чадахгүй байгаа тэр нэг 10% эрсдлийг яаж бууруулах вэ гэдээ ажиллаж байгаа. Тэгэхээр энийг яг хуу бодит амьдрал дээр үр дүн энэ 6-7 сард гарч эхлэх юм. Тэгэхээр энийг математикийн аргаар бид нэг 80% accuracy гаргаж ирч чаднаа. Энийг concurrent validity, construct validity буюу одоо яг хэмжих ёстой тэр сэтгэл зүйн трэйдүүдийг ямархуу хэмжиж байна гэдэг дээр бид нар 80% баталгаа өгж байгаа. За тэгээд одоогоор бид нар Монголдоо туршиж үзээд цаашаа чиглэж байгаа вэ гэхлээр Southeast Asia бид нар чиглэж байна. Тэгэхээр нэг энд Монголтай адилхан маш их финтек апууд байдаг. Маш их одоо улсын ийм датабаз бүртгэдэггүй ийм хүмүүс нэг зээл авах хэрэгцээ айгүй байдаг учраас энэ зах зээл бид нар ажиллаж чадах юм байна гэд цаашаа явж байгаа. Энд дээр бид нар Сингапур төвдөө хит-хитэн акселераторуудтай одоо яг дийлэх хийж явж байгаа. Тэр акселераторуудын network-оор яаж финтекүүдтэй хамтарч одоо Монголд хийсэн шиг юм пайлот хийж болох вэ гэдгээ тестлээд явж байна. Одоо тэгээд энийг ер нь цаашид яах вэ гэхлээр ийм тусдаа бизнес болох гэж явж байгаа юм. Тэгэхээр энийг нөгөө нэг янз бүрийн жижиг ийм тоглоомын пакэжүүд байдаг. Финтек апууд өөрсдөө орж ирээ. За би энэ пакэжийг сонгож авъя гэдэг интеграц хийж болдог. Интеграц хийхэд нь бид нэр бүх API-уудыг нээлттэй гаргаад тавиад өгчин. Тэгээд өөрсдийн одоо хэрэгтэй key metric-үүдээ ингээ хянаж авдаг ийм бизнес болох гэж байгаа маа. За тэгээд багийн хувьд гэвэл 3 үүсгэн байгуулагчтай CTO манай анд би тоглоом хөгжүүлэгч мөнхөлөг яг одоо энэ 10 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээд энэ дээрээ эрдэм шинжилгээний ажил дээр бид нэр ашуусын багш нартай хамтраад ингээд ажиллаж өгч байна. За тэгэхээр та бүгдд хамтарч ажиллахыг сонирхож байгаа хүмүүс байвал бид нэр сар болгоны инвестор апдейт явуулж байгаа. Тэгэхээр сар болгон биднэрт ийм одоо сайжруулалтууд гараад явжээ гэдгийг ингээд бүртгүүлээд явхад энэ QR-ыг уншуулад
бүртгүүлээд өгөөрэй. Тэгвэл бид нэр одоо цаашдаа сар болгон бид нэр ийм сайжралтууд гаргаж авсан ийм автодууд байна гэд апдейт өгөөж авах юм аа. За баярлалаа.